Дараах хүснэгтэнд болонез спагеттигийн захиалгын тоо болон тэдгээрийг бэлтгэхэд хэрэглэгдэх улаан лайлын тооны хоорондох хамаарлыг харуулжээ. Болонез гэж зөв бичсэн эсхийг мэдэхгүй байна. Бидний гол зорилго бол эдгээрийн харьцаа нь хоорондоо харилцан пропорционал байгаа эсхийг тодорхойлох юм. Хэрвээ улаан лайлын тоо болон захиалгын тооны харьцаа нь үргэлж адилхан байвал улаан лайлын тоо болон захиалгын тооны холбоо хамаарал нь харилцан пропорционал болно. Тиймээс зөвхөн улаан лайлын тоо болон захиалгын тооны талаар л авч үзье. 10-ыг харьцан 6 гэдэг бол 5-ыг харьцан 3-тай тэнцэв. Энд 5-ыг харьцан 3 байна. Эсвэл 15-ыг харьцан 9 байж болно. Хоёр талыг нь 3 хуваавал 5-ыг харьцан 3 болно. Ижилхэн харьцаатай гэсэн үг. 15-ыг харьцан 25 бол хоёр талыг нь 5 хуваавал 5-ыг харьцан 3 болно. Энэ хүснэгтээс харуул захиалгын тоо болон улаан лайлын тоо нь үргэлж тогтмол байна. Тиймээс холбоо хамаарал нь пропорционал байна.